Энэ дугуйхуг эмч гэж яриад байгаа энэ нөхөр одоо болимоор байна. Би энэ хүнийг үл эмч гэж юусоо бодохгүй байна. Энэ бол би нэг нэлээд дээр байсан мэднэ л дээ. Тэр өвсгөлдөж анхаад үзлэг хийн 15 мөнгө хатуу байхад 15 мянгаар үзлэг хийн гэдэг нэг жижигхэн баашин тавьчихаа дотор нь хүмүүсийг үзэн харна гэж сууж исэн. Хэн ч үзүүлэхгүй л байсан л дээ. Ер нь тэр үеэс би мэддгийн. Тэгэл тэр аяа доктор моктор гээл одоо бүгдийг л үзсэн. Сая энэ мөнгөтгээ залуу шүглүүлээгээл ингээл яаж ин. Ер нь бол дугуйхуг одоо болимоор байна. Чи бол одоо амиа авч үлдэхийн тулд одоо ер нь арай л муухай авир зан гаргалаа шүү. Энийг монголчууд мартахгүй. Монголчууд чи хэн нүний ярьж ин хэн нотлоо ярьж байгааг мэдэн шүү дээ. Бас их зүүн совинтай ард юм баггүй юу? Энэ мөнгөтэй бол яг хоо тэр Наара Батуулаган тэр гээ дугуйхуг гал ингээл эднэр чин цаагаараа хамсарч байгаа шүү дээ. 3 юм хүний өмнөөс арга хүчин өсдөж ийн л да. Тэгээ Монголын шүүх бас арайч бас эдний талд ороод одоо бас нэг шүүхүүлүүлсэн Монголынхаа ард түмний одоо төлөө шүүхүүлүүлсэн залуу бас арайч нэг яллаад нэг 300 сая төгрөгийн төлбөрт унгаачихгүй байх гэж бол би бол бодож байна. Хэрвээ унгаах юм бол одоо дугуйхуг тэр 300 саяыг нь Монголын ард түмэн өгнө. Тэр мөнгө хөтөдөг залуугийн өмнөөс өгнө. За энийг хэлэх гэсэн.